Хүмүүс бурхны тухай ярихаар тэр бурхан чинь хаана байгаа юм? Харагдахгүй байна штэ гэдэг. Зарим хүмүүс бурхныг адилтгадаг. Өөрийнхөө ойлголтонд зөвхөн өөрийнхөө ойлголтоор бурхныг ойлгодог. Миний ээж бол бурхан, аль эсвэл би өөрөө бурхан, бидний эх орон, газар нутаг минь бурхан гэдэг ч юм уу. Эсвэл олон бурхад энэ дэлхийд байна. Бүгдээрээ л адилхан гэж үзэж байгаа. Эдгээр адилтгалууд нь ч бай, бурхныг үгүйсгэх бодлууд нь ч бай. Эдгээр нь бүгд Библийн дагуу буруу юм а гэдгийг би танд хэлхийг хүсэж байна. Библиэлд итгэл бол бидний найддаг зүйлсийн бодит байдал. Харагдахгүй зүйлсийн баталгаа гэж хэлсэн байна. Итгэл байхгүйгээр бурхныг ойлгоно гэхэд хэцүү. Харин би өнөөдөр танд нэг зүйл санал тавихыг хүсэж байна. Та өөрийнхөө амьдралд бурхан байгаа гэдэгт нэг удаач болов итгэж үзээч. Ямар нэгэн шинжлэх ухааны нотлогоонууд, ямар нэгэн баталгаанууд нэхэлгүйгээр зүгээр л та бурхан байгаа гэдэгт нэг удаач болов итгэж үзнэ. Хүмүүс бид нар яагаад өөрсдөө нүгэлтэд атлаа бид бурханыг байхгүй гэж үгүйсгдэг юм болоо? Эсвэл бид бурханыг батлах гэж, нотлох гэж бид нэр оролддог юм болоо? Нэг талаасаа энэ бол хүмүүс бидний зүрх сэтгэл дотор байх ёстой бурхан эзнийг, бүтээгчийг үгүйлсэн өгөөлөмж байж болох юм. Түүнийг хайсан хайлт, эц төгсгөлгүй үргэлжлэх хайлт нь байж болох юм. Би танд нэг зүйлийг хэлье. Бурхан байхгүй гэж аль эсвэл бурханыг нотлох гэж хичээхийнхаа өмнө бид өөрсдийгөө нэг анзаарч харах хэрэгтэй. Хүмүүс бид бүгд нүгэл үлдсэн юм аа. Библийн Ром номонд хэлэхдээ бид нүгэл үлдснээр бурхны алдраас салжээ гэсэн байна. Бид нүгэл үлдсэн учраас бурхнаасаа бид алс хол оршиж байна. Бид бүгдээрээ нүгэл үлдсэн. Хүн бүр нүгэлтэй. Далай ламч байна уу? Осама бин Ладен ч байна уу? Тереза агч байна уу? Гитлерч байна уу? Бүгд нүгэлтэй. Би ч нүгэлтэй, та ч нүгэлтэй. Гагцхүү хүмүүс бид нар өөрсдийнхөө шүүлтээр бие биенийхээ үйлсийг сайн муугаар нь ялгаж энэ хүн их нүгэлтэй, энэ хүн бага нүгэлтэй гэж ярьдаг. Гэсэн хэдий ч бид бүгдээрээ нүгэлтэй гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Нүгэлтэй учраас бид үхдэг болсон юм а гэж Библиэд хэлсэн байна. Тэгэхээр бурхны тухай ярихлаар бидний нүглийн асуудал яригдж байгаа. Мөн энд үхлийн тухай яригдж байгаа. Библийн ойлголтоор үхэл гэдэг нь салгах гэсэн утгатай байна. Бидний ойлголтоор үхэл бол цэг төгсгөл гэж ойлгодог бол үхэл бол өгүүлбэрийн дундах даслал юм аа найзаа. Бид салгагдж байгаа үхлээр энэ амьдралаас бид салгагдж байгаа. Бид хайртай дотны хүмүүсээсээ бид салгагдж байгаа. Бие махбодоос салгагдж байгаа. Харин Библиэд үхлийн дараах үхлийн тухай бас дурдсан байдаг. Үхлийн дараах үхэл гэдэг нь та бурхнаас мөнхөд салгагдах уу аль эсвэл та бурхантай хамт байх уу гэдэг сонголт та бидний өмнө тулгарна гэсэн үг. Харин энэ сонголтыг бурхан аль үжээ хийсэн юм аа. Бид энэ дэлхий дээр ирэхдээ өөрсдийн сонголтгүйгээр ирсэн гэдгийг та ойлго. Бид төрөх газраа аль эсвэл бид эцэг эхээ, гэр бүлээ, газар нутгаа, улс үндэстнээ бид сонгодгүй. Нэг л мэдхэд бид Монгол хүн болоод энэ газарт төрсөн байна. Энэ цаг үед. Энэ сонголтыг хэн хийсэн болоо? Мэдээж биднийг бүтээсэн бурхан эзэн. Манай нэг дүү хэлэхдээ Twitter хуудсандаа бичсэн байлаа л дээ. Брендийг хүн бүтээсэн. Харин хүнийг хэн бүтээсэн бэ гэж. Энэ асуултыг би өнөөдөр танаас асууж байна. Биднийг хэн бүтээсэн бэ? Бид бүгдээрээ үхнэ. Үхлийн тухай ярихаар
монголчууд бид нар муу ёр гэдэг л дээ. Үхлээс аль болох энэ сэдвээс аль болох цааргалахыг цэрвэхийг хүсдэг. Гэхдээ энэ бол бодиттой юм аа. Үхэлтэй нүүр тулсан хүн амьдралыг өнгө мөнгөөр биш харин хар цагаанаар хардаг. Үхэж буй хүн би хадгаламжиндаа мөнгөтэй хөрөнгөтэй үххийнхээ өмнө ганц өндийгөөд гадаа байгаа сайхан машина барьсан байр байшингаа нэг сайхан хараатахыг ихээсээ илүү хамгийн ойр дотны минь хүмүүс миний дэргэд байгаасаа гэдгийг л хүсдэг. Энэ бол хорвоогийн жам, энэ бол хорвоогийн үнэн зүйл. Харин үхлийн дараа юу байх болоо гэсэн битүүхэн айдас, битүүхэн горьдлох ч юм уу, эсвэл найдлах ч юм уу, аль эсвэл аимшигт бодол хүн болгоныг эзэмсдэг байх. Үхлийн дараах амьдралыг Бурхан бүтээсэн, мөн ялгаагүй. Бид хизээ өгөх вэ гэдгийг Бурхан шийднэ. Үхлийн дараах сонголтыг минь энэ дэлхийд бид эрэхтэй сонголтгүй ирсэнтэй адилхан үхлийн дараах амьдралын сонголтыг бидний өмнөөс биднийг бүтээсэн Бурхан өөрөө шийдэж байгаа. Харин бид энэ дэлхийд амьдрах хугацаанд үхлийн дараах амьдралын тэр зөв сонголтыг хийх боломжийг Бурхан бидэнд өгсөн юм аа. Энэ бол та Бурханд итгэхгүй аль эсвэл та Бурхан байхгүй гэж үгүйсгэсээр энэ хорвоогийн амьдралыг дуусгах уу? Есүс Христ Иохан номны 5 дугаар бүлгийн 24 дээр үннээр би таанд хэлье. Миний үгийг сонсоод намайг илгээгч түүнд итгэгч нь мөнх амьтаа бөгөөд яллагдахгүй юм аа. Харин үхлээс өнгөрч амь руу шилжвэ гэсэн байна. Яагаад заавал Есүс Христ гэж? Яагаад заавал үхлийн дараах амьдралын тэр сонголтыг бид Христэд итгэснээр шийдэх ёстой гэж? Яагаад вэ гэвэл энэ дэлхий дээр Есүс Христээс өөр хинч би бол Бурхан гэж хэлэв. Есүс Христээс өөр хинч би нүглийг уучлахаар энэ дэлхийд ирсэн гэж хэлээгүй гэдгийг би танд хэлхийг хүсэж байна. Миний нүглийг, таны нүглийг уучлах зохистой тэр нэгэн бол Есүс Христ юм аа. Та надтай санд нийлэхгүй байж болно. Гэхдээ би танд нэг чухал үннийг хэлж өгье. Бид бүгдээрээ гим нүгэлтэй гэж би түрүүн хэлсэн. Гим нүглийн асуудлыг бид өөрсдөө шийдэж чадахгүй. Хэрвээ бид өөрсдөө шийдэх гэж оролдож байвал яг л мянгуужин өөрийгөө морьтойгоо хамт шавар намгаас үснээсээ татж гаргасантай адилхан зүйл болно. Адилхан зөөрлөл болох байх. Бид гим нүглийнхээ асуудлыг шийдэж чадахгүй. Харин бидний энэ гим нүглийн асуудлыг хэн шийдэх вэ гэвэл биднийг бүтээсэн, бүтээгч Бурхан эзэн шийдэх юм аа. Бурхан энэ бидний гим нүглийн асуудлыг шийдэхийн тулд Хүү Есүс Христийг энэ дэлхий рүү илгээсэн байдаг. Нэгэн алдартай хүн хэлсэн байдаг л да. Хэрвээ Есүс Христ энэ дэлхий дээр байхгүй бол, энэ дэлхийд ирээгүй бол орчлон ертөнц яг үрэлтийн хүч байхгүйтэй адилхан юм аа гэж. Өөр манан тоос эмх замбраагүй байдал дотор үрэлтийн хүч, татах хүч байхгүй бол эмх замбраагүй оршихтой адилхан Есүс Христ Бурхны хүч байхгүй бол үүнтэй адилхан эмх замбраагүй байх болно гэж. Би танаас нэг зүйлийг асууя. Өнөөдөр таны амьдрал эмх замбраагүй байна уу? Айц хүчтэй, амар тайван бус, санаа зовлттой. Та мэдсээр байж өөрийнхөө мэддэг сайн зүйлийг хийж чадахгүй, мэддэггүй муу зүйлсээ сонгож хийсээр байдаг бол мөн та өөрийнхөө өнгөрсөн амьдралын хийсэн зүйлсэд гаргасан шийдвэртэй санааширч сэтгэлээр гутаж явдаг бол аль эсвэл та амьдралынхаа хийсэн олон алдаануудын үр дагаврыг өнөөдөр та амсаж яваа бол за тэгвэл бүр таны бүх зүйл хангалуун сайхан байлаа гэж бодъё. Гэсэн хэдиж таны зүрх сэтгэлд ямар нэгэн зүйл дутуу байгааг та мэдэрсээр байгаа бол би таныг наашаа анхаараач гэж хүсэж байна. Та Библийг зөвхөд хар. Библи юун тухай өгүүлж байна? Хүмүүс бидний амьдралд Есүс Христийн амлаж буй амлалтыг таныг хараад үз. Иохан номны 8 дугаар бүлгийн 12-т. Тэгээд Есүс тэдэнд дахин Библи ертөнцийн гэрэл мөн. Намайг дагдаг хүн харанхуй дотор явахгүй харин амийн гэрэлтэй
болох болно гэж айлджээ. Энэ гэрлийг хонглын үзүүрт гэрэл асахтай адил таны зүрх сэтгэлийн мухарт асаах чадaltaй нэгэн бол таныг бүтээсэн Бурхан эзэн өөрөө юм аа. Бидний бүтээгч Бурхан их эзэн Есүс Христээр дамжуулан таны зүрх сэтгэлийн мухарт, таны амьдралд, таны ирээдүйд тэр гэрлийг асаахын тулд ирсэн юм аа. Гагцхүү та үүнд итгэхэд хангалттай юм аа. Итгэл. Би энэ яриагаа эхлэхдээ итгэл бол бидний найддаг зүйлсийн бодит байдал, харагдахгүй зүйлсийн баталгаа юм аа гэж хэлсэн. Та өөрийнхөө ирээдүйг итгэлээрээ харж байгаа. Зөвхөн өөрийнхөө биш, үр хүүхдийнхээ, үр удмынхаа, улс орныхоо ирээдүйг хойчийг та итгэлийн нүдээр харж байгаа. Хэрэг бидэнд итгэл байхгүй ирээдүй байхгүйтэй адил. Тэгвэл би танд хэлье. Бидний амьдрал зөвхөн маргаашаар хязгаарлагдах биш. Бидний амьдрал энэ амьдралын дараах амьдрал буюу мөнхийн амьдралаар үргэлжлэх болно. Та энэ дэлхийн амьдралдаа ирээдүйн мөнхийнхөө сонголтыг хийх боломжийг Бурхан танд өгсөн гэдгийг би танд дахин сануулъя. Мөнхөд та Бурхантай хамт байх уу? Аль эсвэл та мөнхөд Бурханаас тусгаар орших уу гэдгийг та өөрөө сонгож чадна. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч асан Абрахам Линкольн хэлэхдээ хүн бол мөнхөд амьдрахаар бүтээгдсэн юм а гэж хэлсэн. Мөнхөд оршихоор бүтээгдсэн гэж. Тийм ээ, бид мөнхөд оршихоор бүтээгдсэн. Бид зүгээр нэг энэ дэлхий дээр амьдраад үзэгдээд алга болох байгалийн үзэгдэл биш. Цас дээрээ сунаад, газарт унаад, хайлаад урсаж алга болдогтой адил байгалийн үзэгдэл бид нар биш. Аль эсвэл бид энэ дэлхий дээр дахин төрдөг, дараагийн төрлөө олдог, олон дахин давтагдсан тэр үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд бид нар биш. Бид энэ дэлхийд цорын ганц удаа амьдраад явах Бурхны бүтээлийн ditэн болсон хүмүүс юм аа. Та ямар нэгэн зүйлийг хийхдээ миний хийж буй энэ зүйл богино настай байгаасаа гэж хинж боддог. Урт удаан настай байгаасаа мөнхөд үргэлжлээсэй гэдгийг хүн болгон хүсдэг. Тэр ч утгаараа монголчууд бид нар ярьдаг штеп. Эзэн нь мөнх, эдэн хэврэг байгээ гэж. Бидний уламжилт ардын аман зохиолд үг сургаалд маань хүртэл энэ зүйл шингэсэн байна. Тийм ээ, бид мөнхөд байхаар бүтээгдсэн хүмүүс юм аа. Харин энэ мөнхийн сонголтыг мөнхөд бид Бурхантай хамт жаргалтай мөнхийн улсад байх уу, аль эсвэл бид мөнхөд Бурханаас тусгаарлагдсан мөнхийн тамд байх уу гэдэг тэр сонголтыг өнөөдөр бид нар хийх боломжтой байна. Үхлийн өмнө бид бүгдээрээ адилхан. Та нэр алдартай байна уу? Мэдлэг боловсралтай байна уу? Та маш сайхан хүүхдтэй нэгэн байна уу? Удам судар угсаатай нэгэн байна уу? Ялгаагүй үхлийн өмнө бүгд адилхан. Манайхны нэг яруу найрагч хэлсэн байдаг. Хүн энэ дэлхийд нүцгэн ирээд нүцгэн буцдаг. Хүмүүс бид нар чинь ургамлын бордоо шүү дээ гэж. Тийм ээ, бидний бие махбод ургамлын бордоо л гэсэн. Бидний сэтгэл, бидний сүнс, бидний бие махбодоос салахад бидний бие махбод буцаад газрын хөрсөндөө шингэдгийг бид бүгдээрээ мэдж байгаа. Харин бидний сэтгэл сүнс хайчдгийн болоо. Бид хамгийн ойр дотны нэгнээ мөнхийн замд нь, эцсийн замд нь үздэг. Би энд оршуулгын тухай ярьж байна л да. Бид хамгийн ойр дотны нэгнийг сүүчийн удаа газрын хөрсөнд бид үдэхдээ түүнийг тойроод монголчууд бид нэр тойрдог. Түүний алчин шарилыг бид тойрж иргэдэг. Тэгээ би нэг зүйлийг боддог л доо. Хүмүүс яагаад бид нар гашууддаг юм болоо гэж. Бидний ойр дотны тэр хүн маань бие махбод нь тэнд бидний дэргэд байж л байна. Амьгууд болохоос биш. Тэгвэл амин хайцсан болоо гэж. Амин буюу амин сүнс нь тэр бие махбод нь байхгүй учраас хэдийгээр бие махбод нь бидний дэргэд байгаа боловч сэтгэл сүнс нь биднээс алс холын хол одсон учраас бид сэтгэл зүрхэндээ гашууддаг болохыг бид бүгдээрээ мэдж байгаа. Харин тэр сэтгэл сүнс хайчдаг юм болоо.
Тийм ээ, бидний амьдрал үхлээр төгсдөг үл ямар харамсалтай вэ? Үхлийн дараа мөнхөд байх, мөнхөд бурхантай хамт байх. Тэр амьдралын зөв сонголтыг өнөөдөр та хийх боломжтой. Энэ бол Есүс Христ юм аа. Энэ дэлхий дээр бид нар ирэхдээ өөрсдийн сонголтгүйгээр ирсэн гэж би түрүүнд дурдсан. Энэ дэлхийд бид ирэхдээ төрөх газраа, аав ээжигээ, их нутгаа, улс үндэстнээ бид нар сонгоогүй. Биднийг бурхан сонгож энэ цаг мөчид энэ газар байхаар бүтээж, төлөвлөж амьдруулсан байна. Тэгвэл энэ дэлхийгээс бид хизээ явах вэ гэдгийг мөн адил бид сонгож чадахгүй юм аа. Хизээ явах вэ, хизээ өөхөх вэ гэдгийг бид мэдэхгүй. Тэгээд үхлийн дараа хайчих вэ гэдгийг бид сонгож чадахгүй. Үүнийг зөвхөн биднийг бүтээсэн бурхан их эзэн өөрөө төлөвлөнө. Харин бурхан бидэнд маш чухал үн цэнтэй шударга боломжийг бидэнд олгож байгаа. Энэ бол энэ дэлхийд амьдарч байх хугацаанд бид үхлийн дараах амьдралын тэр зөв сонголтыг хийх боломжийг бурхан бидэнд өгсөн юм аа. Энэ бол Есүс Христ. Библийн номлогчийн өгс номонд хэлэхдээ мөнгөн утас тасарч алтан аяг хэмхэрэн худгийн хүрд зогсох тэр мөчид хүмүүний сүнс бүтээгч их эзэндээ очиж харин бие махбод нь газрын хөрсөнд шингэдэгэ гэж хэлсэн байна. Мөнгөн утас гэдэг нь бидний амь насыг хилжиж болох юм. Худгийн хүр зогсноо гэдэг нь цаг хугацаа зогсохыг хилжиж болох юм. Алтан аяг хэмхэрнэ гэдэг нь бидний бие махбод газрын хөрсөнд шингэж буйг хэлж болох юм аа. Харин хүмүүний сүнс бүтээгч бурхан их эзэндээ буцан очидгоо гэж Библи хэлсэн байна. Тийм ээ, бид хамгийн ойр дотны нэгнээ бид эцсийн замд нь үддэг. Тэр мөчид тэр хүний минь бие махбод бидний нүдний өмнө яг дэргэдмэн байгаа боловч бид сэтгэл зүрхэндээ маш их гашуудлыг мэдэрдэг нь тэр хүний сэтгэл сүнс биднээс алс хол одсон болохыг бид нар сэтгэлээрээ дотоод мөн чанараараа сүнсээрээ бид мэдэрдэг юм аа. Тэгвэл тэр сүнс хайчдаг юм болоо. Тэр сэтгэл хайчдаг юм болоо. Үүнийг зөвхөн бурхан шийдэж байгаа. Библи бүтээгч бурхны үг ямар чухал үннийг бидэнд ойлгуулж байна. Тэр цаг мөч ирэхээс өмнө өнөөдөр би танд боломжийг олгож байна. Өнөөдөр бүтээгч бурхан бидэнд маш шударгаар боломжийг олгож байна. Та бурхны хүү Есүс Христ итэг. Хэрв та Есүс Христ итгэвэл таны амьдрал гэрэлтэй байх болно. Үхэлтэй нүүр тулахаас өмнө өнөөдөр энэ нэвтрүүлгийг үзэж буй таны хувьд нэгэн шударга боломжийг бурхан өгж байна гэсэн. Есүс Христэд итгэх боломж. Та бурхны хүү Есүс Христ итгэснээр ирээдүйн мөнхийн сонголтоо зөв хийж байна гэсэн. Хэрвээ та Есүс Христ итгэхийг хүсэж байгаа бол яг одоо намайг дагаад авралын гуйлтыг хийж болох юм аа. Учир нь Библиэд хэлэхдээ итгэлийн залбирал нь өвчтөе нэгнийг итгэж эзэн тэр хүнийг босгоно гэж. Хэрв тэр хүн нүгэл үлдсэн бол тэдгээр нь уучлагдах болно гэж хэлсэн байна. Та яг одоо намайг дагаад бурханд итгэж байвал та залбирахгүй юу? Их эзэн Есүс минь ээ. Би таныг таньлаа. Би гэм нүгэлтэй хүн. Миний бүх гэм нүглийг уучлаач. Намайг мөнхийн жаргалтаа улстай аваач. Миний зүрх сэтгэлд орж, миний аврагч их эзэн минь болооч. Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Амен. Сайн мэдээ нэвтрүүлгийн талаар илүү ихийг мэдхийг хүсвэл 75 75 95 тэгтэг 75 85 95 тэгтэг утсаар бидэнтэй харилцсан уу. Тус нэвтрүүлгийг harulan.com вебсайтаар үзэх боломжтой. Дараагийн дугаарт хос баярын оролцсон сайн мэдээ нэвтрүүлгийг хүлээн авч үзнэ үү. Есүс Христ таны амьдрал болон гэр бүлийг чинь ивэх болтугай. Oh, the
таны